Нөө хүмүүсээ энэ мэдээлэл үзэж байгаа бүх хүмүүстээ таны энэ үзэж байгаа бол танд энэ мэдээг хүргье. За би нэг юм хэлье. Цэцлийн хүмүүсээ энэ асанжаа газар хүмүүсийг бүр арчилсан шүү. Сайн бацгаана уу? Сэмэнүү? Сэмэтгэнэ хүмүүсийг өнөөдөр болохоор энэ цэцлийн хүмүүс багш нар цай анхааруулж хэлцгээе. За одоо энэ хүүхдүүд хулгайлж байгаа хүмүүснүүд зөндөө энэ суул гарч байгаа. Тэгсэн мэтлээс их зүйлчдүүд энэ цагдааны газар мэдгүй л явж байгаа. Энэ 5 настай 4 настай хүмүүсийн бүх хэрийн хүүхдүүд илгэрч байгаа. Хүүхдүүд ээж аав эцсийн гонигсэн чих алдах, чих халуузуулах гэж гих мэтээр бүх асуудал эхэлж байгаа. За би нэг юм ахуулж. Нэгт болохоор бүх хүмүүс одоо энэ хүүхдийн нэр нь хинбэ? Энэ хүүхдийн хэдэн настай вэ гэж цэцлийн хүмүүс нь заавал асах настай. Тэр ээж аав байна уу? Тэр ээж аав мөн үү? Шин баяр мөн үү? Манай хүүхд чинь шин баяр гэдэг штэ. Ямар утга мээр гэдэг миний хүүхд 5 настай хүүхд амаа гэж ингэ. Заавал асуух настай өдөр бүр тэр одоо мэдгүй хүмүүс ороод ирчихвэл хамаатай хүмүүс мэдэх настай штэ. Манай дүү шин баяр гэдэг утга маяг настай гэж ингээл хэлэх настай гэж ахуулна гэж хэлж байна. Бас эсэхнэр одоо цэцлийн хүмүүс жоохон 1 2 гэж наснаас битээ оруулаарай гэж хэлье. Яа тэгвэл тэр цэцлийн хүмүүснүүд нь ер нь бол энэ гарын цуцсан магадтэй. Бүх одоо ингээд багш нар хоодлоо гэж бодоход яах нь бүх бохир бодсон тэр шингээ тэр тоогооч нь ямар ч хоол хийдэггүй гэсэн утгатай үг. За дараагийн мэдээлэл бол 3 ойжгаа амирчлаа. Бүгдээ өрөөнд ганцаараа байгаа болохоор 3-т миний нэрийг хэн гэдэг вэ? Битүүийн нэрийг хэн гэдэг вэ? гэж хэлэх настай. Мэдхгүй хүмүүс бол тэгж хэлвэл багш нарын нэрийг битгэхгүй бол энэ хэрэг хүүхдүүдийн чинь тэр цэцлийн хүүхдүүдийг бүр өсөн устгах настай. Тэгээд бүх хүмүүсийг өөрийн гэсэн хүүхдүүд бүр ганцаараа унтдаг хүмүүс байдаг штеп. Эсвэл яагаад хүн шоолдог байгаа юм бэ?